За, сайн байцгаана уу босоорой. сайн байна уу? За, би сайн байна. За, өнөөдөр физикийн хичээл авах тий. За, тэгвэл багш танаас нэг асуулт асууя заа юу. За, би энэ скотчийг дээш шидлээ. Тэгвэл яагаад би ингэж дээш шидэхээр газар дундахыг ирмэлцдэг бол? За, би жишээлбэл энэ хүсвээ. За, би тэгвэл яагаад ингэ газар буугаад амаа? Би тэгвэл агаар дээрээ байл та. Агаар дээрээ байл. За, энэ ямар учиртай вэ? За, талцсан хүчтэй холбоотой гэж бодож байна уу? Зүйтэй. Өөр юу гэж бодож байна? За, хүнд би хүнд байгаа учраас уу? За, өөр. За, хүндээ хүч. Маастай болохоор за өөр. За, бүтээрээ сайн байна. За, хүмүүс хэлээрэй. Хүн жинтэй болох. За, жинтэй болохоор. За, би жинтэй юм байна. Маастай юм байна. За, одоо ингэж хариултаар бич жинтэй. За, агаад тогтож байхгүй нь юутай холбоотой гэсэн. Холбоотой вэ гэсэн та бүхэн ингэ хариулж байна тийм үү? За, тэгвэл өнөөдөр бүгдээрээ яагаад би газар руу унахыг эрмэлздэг вэ гэдэг хичээл үзнэ. За, өнөөдөр хэдэн сарын хэдэн билээ? 11 сарын 18. За, 11 сарын 18. Оо, 10. Ямар сэдвтэй хичээл үзэх юм бид нэ? Яагаад би газар руу эрмэлздэг вэ? За, газар руу унахыг Эрмэлздэг. бүгдээрээ тавьсан уу? Тавьсан. За, сайн байна. За, тэгвэл өнөөдөр бүгдээрээ 6-гийн 2-ын Б бүлгийн дэлхийд бий татдаг болохыг тодорхойлох зорилготой энэхүү хичээлийг судлах нэ. За, бид нар өнөөдөр хичээлтэй хичээл. За, зорилго маань сурагчид өдөр тутмын амьдралаар бидний манайх доошлох үйлдэлүүд нь юутай холбоотой гэж байна уу? Эдгээр асуудал буюу эдийн хүчний үйлдэл болохыг ойлгож энэ хүчийг яаж чаддаг болно вэ? Тодорхойлж чаддаг болно гэсэн зорилгын дагуу өнөөдөр бүгдээрээ хичээлээ судлах нэ. За, бид нар өнөөдөр туршилтын өмнө бидэд юу хэрэгтэй вэ? Хариултгүй ажиллагааны заавар ажиллагаа хэрэгтэй тийм үү? За, ерөнхий заавар ажиллагаатай танилцъя. Бүгдээрээ чанга дуугаар уншаарай. За, юу гэж юм? Багшийн цааврыг дараа. Эмчилгээ төсөлтэй яг үгүй түлхэж үзье. Би бинийгээ түлхэж болохгүй гэсэн бай тээ. За, дараа нь хэрэглэгдэхүүндээ тэгвэл бид нар хэрхэн ажиллаж туршилтаа хийх вэ гэдэг заавар ажиллагаа өгсөн юм. За, юу гэж юм? Гол зүйлээ гэмтэл өчрүүлж болохгүй. Би биендээ гэмтэл өчрүүлэхгүй гэж тий. За, дараа нь юу гэж юм? Бас эмчилгээтэй өнгөл гэж тий. Дараа нь амандаа хийхгүй болохгүй гэсэн байна. За, бид нар туршилтаа хийхийн тулд бие, мас, жин хоёр ялгаатай юу гэдгийг ойлгох хэрэгтэй. За, тэгвэл мас гэж юу вэ? Таны бодлоор мас гэж юу вэ гэдэг вэ? За, хэлээрэй. Жин. За, мас гэдэг бол жин гэж байна. За, өөр юм уу вэ? За, хөдөлгөөн илэрч байгаа. Хөдөлгөөн илэрч байгаа. За, хөдөлгөөн илэрч байгаа шинж юм болов уу гэж байна те. За, дараа биеийг татах хүч. За, биеийг татах хүч гэж байна. За, хүндийн хүч. За, хүндийн хүч. За, тэгвэл хүндийн хүч ба биеийн жин гэж. Тэгэхээр
хоорондоо ялгаатай байх нь уу, ялгаагүй байх нь уу? Ялгаатай байхад байна те. За тэгвэл масс гэж юу вэ? Хүн хөнгөний илэрхийлдэг физик хэмжээ юм аа. Хүн хөнгөний илэрхийлдэг физик хэмжээ. Тэгвэл хүндийн хүч гэж юу вэ? Харилцан үйлчлэлийг яг гэж юм. Илэрхийлж байдаг гэж. Гэхдээ хэдүүлээ энэ ойлголтоо мэдэх ёстой. За тэгвэл хүн хөнгөнийг илэрхийлэхээр энэ юу ашигласан бэ? Хэмжигч Жинлүүтэй тэгээд ахин хүнд байх мэдээж ахин хүнд вэ луун хөнгөн байна гэдэг ингээд олсон байна те. Харин харилцан үйлчлэл гэхээр юу вэ? Татах үлгэр хүч мөн үү? Юу гэж харилцан үйлчлэлийг илэрхийлдэг физик хэмжээ түүний хүндийн хүч юу биеийн жин гинэ. Тэгэхээр энэ хоёрыг ялгаатай юу? Ялгаатай байна. За одоо хэдүүлээ туршил хийнэ. За хүн хөнгөн хоёр зүйлийг за одоо хараад хүн хөнгөн хоёр зүйлийг ширээн дээрээ тавиарай. Хүн хөнгөн. За юу ч хийж болно. Ахин хүн байна, ахин хөнгөн байна гэж гараараа мэдэрч үзээд ширээн дээрээ тавьчих. За тавьсан уу? Тавьсан. За бүгдээрээ бэлэн болсон уу? За мөн тэнгий байдаг байна. За харандаа бослоо хоёр байна те. Тэмүүжийн дүүрий. Бинаа харандаа хоёр байна те. За миний хөлөө харандаа шуун. За харандаа шуун хоёр. За тэгвэл та бүхэн хэлээ. Ахин төрөл вэ? За бүгд зэрэг үнэ. За зэрэг үнэ. Бүгд зэрэг үнэ юм. За хэд нь юу гэж бодож байна? Хүнд биетэн төрөлөө. За төгсөлт хүнд биетэн төрөлөө доо гинэ. Хэд нь хүнд биетэн багш арай хүнд бас хичээдтэй болохоор төрөж байна. За хичээдтэй болохоор төрөж байна гэж. За амин хүнд биетэн за тэгээд хүнд биетэн төрөж байна гэдэг дээр хэдэн үг вэ? За гараа үгүй. За ингээд дөрөв үг. За хөнгөн биетэн төрөж байна гэдэг дээр гараа өгдөө. За өгөө. За нөө юм уу? За бүр байхгүй юм байна те. Хоёр биет нэгэн зэрэг онно гэдэг дээр үлдсэн юм уу те? 6 үг. За тэгвэл одоо бүгдээрээ туршилтаа үлддэя. За эмэг сэгттэй би бинийгээ түлхэх бүү нэгэн зэрэг өндрөөс унаа тийм үү? За унагаая. За тэгэхээр туршилтыг хэдэн удаа хийх ёстой вэ? 3 удаа хийх. За сайн байна. За тэмүүжингийн ахин төрөл болсон бай. За харъя. Ахин зэрэг болсон. За. Зэрэг он. За тэгвэл зэрэг онцгой онон гэсэн хүүхдүүд маань яг энэ туршилтыг таамагласан байна те. Зэрэг онцгой. За хуугаач гэсэн. За өчигдөх зэрэг онц юм уу? Үндийн бүлгээр онц юм уу? Зэрэг онц юм уу? За. Зэрэг онцсон те. За та нар яагаад зэрэг онц юм бэ? Сайн туршилтаа таамагласан тэгээд туршилтаа гүйцэтгэхдээ одоо энэ гадраас хоёулаа нэг зэрэг хийж байгаа. за нэг цэгээс зэрэг доошоо бууж байгаа учраас зэрэг болж байна гэж. За өөр хэлэх үг байна уу? За энэ газар доошоо доошоо ингээд газраас доошоо татцсан хүч байдаг болохоор тэр хүч татаатай гэсэн үг юм уу? За Адилхан мас. за адилхан мастай байсан юм уу? Сая өөртөө өөр байсан. Ой за Өдөртийн хүч татах хүч энэ болохоор тэр хоёрын гэдэг хүнчсэн хөнгөнөөсөө юу хүнд хөнгөн хамаагүй татах хүчийг ижилхэн учраас зэрэг унж байна гэсэн үг. За харцаагаа сайн байна. Өөр санаа бодлоо хэлээд байна. За хангаа үзэн хэлээ. За ингээд өгнөс болоод өсгөөдөө хийж цаа өгөх сайн байна. За хэлээ. За хүчин тэнцүү гэж юу? Хангаа энэтэй хацаа хоттой ижилхэн гэж юу? За өчиг юу гэж бодож вэ? Миний бодлоор 이거는 이거 공개 알고 있어요. 자, 공개가 알고 봐봐. 자, тэгвэл одоо бүгдээрээ input юутай холбоотой вэ гэдгийг мэдэж авъя те. За, бүгдээрээ чам дугаараа чи үндийн 어디 어리고 어른서 국 비디 조루에 당을 구중
Хүч маань өөрөө чиглэлтэй юу? Хэмжээтэй юу? Хэмжээтэй чиглэлтэй би юу физик хэмжээгүй юу нэрх вэ? Вектор хэмжээгүй дээр нь юу тавьж өгдөг вэ? Чиглэлтэй сум тавьж өгдөг. За тэгвэл энэ манай дэлхий байх юм байна тийм. Энэ манай дэлхий. За энэ манай дэлхий. Тэгвэл бүндийн хүч хаашаа чиглэх вэ? Төв рүүгээ гэсэн юм тийм. Төв рүүгээ. Тэгэхээр хаашаа вэ? 이신의 집. 뭐노? 이신의 일주에서 도로가 집. 대주에서 도로가 집. 자, 무지개 무슨 그때 늙진이 올때 없고 내 무지개 그때 늙지만 이거에. 자, 늙진이. 밤에 지금 늙을 때 어떻게 쇼리? 늙진이 우리. 야간 묘사가 좋은데 이 도시스틱 энэ хүү физик хэмжээлтүүнийг 묘тогийн төв шинжлэх ухаанд ороод ирээд батлаад баталчихсан учраас тэр хүнийг төрийг үнэлээд юу гэж хэлсэн? 묘тон гэж хэлдэг. Тэгээд 묘тон гэдэг хүний жинхэнэ нэрийг хэн мэднэ? Сан 묘тон гэж хэлдэг. Тэгээд бид нар ямар үсгээр тэмдэглэе? Том үсгээр тэмдэглэнэ. Мөн үү? Тэгээд дэлхий дээр байгаа бүх биетийг дэлхий маань яадаг байх вэ? Төрүүгээ яг соронзон шиг татдаг байх нэ. Тэгээ энэ хүчийг бид нар юу гэж нэрлэсэн бэ? Ньютон. Үгүй хүчүүд татдаг гэсэн. За яг ингэж жидэг байна. Энд мод байна тийм. Энд мод байна. За ингээд эргэн тойронд байгаа бүх биетийгээ би өөдөөгээ татдаг байна. Тийм учраас би азар дээр яна зогсож яваад байж тээ би ингэ явж болоод байна те. Та нар ч гэсэн ингээ ширээн дээрээ яаж ингэ сууж байна гэсэн үг. За дахиад нэг түшиг хийн. За одоо хэвлээ түшиг 2-тойгоор хэмжиж. За түшиг 2 би та хэдэд энэ бичгийн цаас өгнө. Нэг цаасыг нь та хэд хөөрлөн. Нэг цаасыг нь яг энэ хэвээр хадгална. Нөгөө цаасыг нь базар бүргийн бөмбөг хэлбэртэй болгоно. Заяа. За бацчих. Окей.
За түүхийд хоёр яг зэрэг орхоо амблоо. Одоо багшаа. Энэ салхины хүчийг сүрж доош унж байгаа болохоор. За салхины хүчийг сүрж байгаа учраас зэрэг доош унахгүй байх гэж тий. За хэдний үж явж байна. Ингэж хоёрцог болохоор доошоо суулгаж ингэж явж байна. Тэгээ надад нэг хам. За хацаагаатын таамыг сонсъё. Сайн байна. Бөөнөөсөн цаас өмнөг өнцөг авахгүй. За энэ бүгд болоод түрүүлээ дуусна. Бөөнөөг цаасаас аваад өмнөг өнцөг аваад үчиг нэг тавьж үчиг сүрж хийх юм. За үчиг сүрж доошоо унжинтэй. За заавал үзэж байгаа хэлбэр бүгд байна уу тань дээр. Бөөнөөсөн цаас шууд түрүү. Бөөнөөсөн цаас шууд Түрүүлээ носоо. За тэгвэл бүгдээ одоо багшаа анхааралаа заяа. За доошоо хүндийн хүч чиглэлтэй яг хүндийн хүчний эсрэг агаарын эсрэг үүсгэх хүч чиглэлтэй заяа. За энэ хүчийг бид дараагийн хичээл дээр үзье. За тэгвэл одоо бүгдээрээ дасгал ажиллая. За би төлөвчөж буй хүчийг Ньютон гэдэг нэмжээ хэмжигдээ тий. Ньютоны том энс гэдэг нэртэй. За тэгвэл одоо бүгдээ анхааралтай хараарай заяа. Чи 500 грамын уудтай чихэр байж байвал гат чинь 5 ньютон хүч үйлчилж байх гэсэн үг гэсэн байна. Өөрөөр чадчихэв үү? Харж байна тий. За тэгвэл 500 грамм master beam master beam заяа. 500 грамм master beam нэг 500 ньютон хүч үйлчилсэн байна тий. 5 ньютон хүч үйлчилжээ. Тэгвэл 100 грамм master beam хэдэн ньютон хүч үйлчилсэн? 1 ньютон. Оо сайн байна. 1 ньютон хүч үйлчлэх нэ. Тэгвэл 1 ньютон хүч маань хичнээн грамм master тэнцдэг байх нь 100 грамм master тэнцдэг байх нэ. За тэгвэл бүгдээрээ энэ даалгаврыг ажиллая. Энэ даалгаврыг ажиллая. За багтаа хамтдаа ажиллая те. Айдын масс нь хэдэн грамм? 250 грамм. За 250 грамм гэдэг масс маань хичнээн килограммтай тэнцэхгүй. Хичнээн килограммтай тэнцэхгүй. За тэгвэл одоо 2.5. За 1 кг маань хичнээн граммтай тэнцвүлээ. Мэдэрэг. 1 грамм. Оо граммтай тэнцвэ. Тэгэхээр 250 грамм гэдэг бол 0.25 юу вэ? Килограмм байна. Тэгвэл биеийн жирийн хэд байх вэ? За энэ масс байна тийм үү? Масс нь 0.25 килограмм байна те. За тэгвэл биеийн жирийн хэд вэ? Биеийн жирийн хэд юм бол 100 грамм масстэй бие маань 1 ньютон хүчтэй тэнцүү юм байна штэ. Тийм үү? Тэгэхээр 250 грамм масстэй бие маань хичнээн ньютон хүчтэй тэнцүү юм бэ? 2.5 ньютон хүчтэй тэнцүү байна. За унда. За 350 грамм юм байна те. 350 грамм. За хичнээн килограмм лээ. 100-ны 35 килограмм тийм үү? За тэгвэл хичнээн ньютон хүчтэй 3.5 тооны машин. За бүгдээ энийг өөртөө тооцоолъё. Тооны машин. За тооны машиныг өөртөө тооцоолъё. За хэлээрэй. За тэмдэг дээр бичээрэй.
бүтэл дээр бичиж те. За хэд байна? За хэд багтаа хэлээд өгч. 150 грамм юу вэ? Маастай юм байна те. За тэгвэл хичнээн килограмм байж үзлээ. 115. Оо 115 килограмм. За тэгвэл хичнээн 1.5 ньютон дээх юу? За дараачих нь айлын. За айлын хичнээн грамм байна. 200 грамм. Айлын ер нь 200 грамм байна те. Дундаж айлын 200 грамм. За тэгвэл энэ хичнээн килограмм шээ. 220 мөн үү? Мөн багш аататын тийм үү? Оо тийм мөнтэй. За хичнээн ньютон хүчтэй тэгье. 2 ньютон хүчтэй тэгэх нэ. Мөн үү? Мөн. За сайн байна. За дараа нь за дараагийн асуултыг бүгдээ та өөрсдөө хийж үү заяа. За бие мас нь 2 кг байжээ. Уг бие дэлхий ямар хүчээр татах вэ? За дэвтэртээ тооцоолдог юм. дэвтэртээ тооцоолдог юм яа. тооцоолъё ч гэсэн үү. За тэмүүжийг хийсэн байна те. За тэмүүжингийн тооцоолол хэд гарсан бэ? 20 ньютон. Оо 20 ньютон зөв хүүхдүүдээ зөв. За тэгвэл 200 грамм чинь 2 ньютон тийм үү? За багшны тооцоолъё те. 200 грамм нь 2 ньютон тийм үү? Тэгвэл 2 кг гэдэг чинь хичнээн грамм байх үү те? 2000 грамм. Тэгэхээр хэдэн ньютон хүчтэй юм? 20 ньютон хүчтэй юм. Тэгэхээр тэмүүжингийн хариулт зөв үү? Зөв байна шүү. За сайн байна. За ингэж хийсэн хүүхдүүд байна уу? Байна. За бүгдээрээ хийсэн үү те? За энэ нар нуудыг хэд гарсан? 20. За энэ хэд гарсан? 20. Анхны хэд гарсан? 20. За хамгаалж хэд гарсан? 20. Хацуугаад 20 ньютон те. Өчигдөр 20 ньютон. За тэгвэл одоо хэдүүлээ? Үйлчлэг хүчийн тайлбартай бичье. Ингээд гэх үү? За энэ 8 кг мастай шороо хүн яаж ийн вэ? Түлхээд явж штэ те. Өргөө түлхээд явж байна те. Үйлчлэг хүчийг хаашаа чиг түлхэх үү, татах уу? Түлхэх хүч. За тэгвэл одоо тайлбарлана. 8 кг мастай ачаар хичнээн ньютон хүчээр түлхэж байгаа вэ гэдгийг эндээ бичин заяа. За 8 кг мастай ачаар хэдэн ньютон хүчээр түлхэх вэ? 80 ньютон хүчээр түлхэх. За энэ 230 кг мастай одоо нөгөө энэ гантел гэж нэрлэдэг те. Гантелийг энэ хүн өргөсөн байна. Яг энэ өргөж гин үү, түлхэж гин үү, татж гин үү? Өргөж. Өргөж энэ юу гэж гэнэ үү?
이거 혹시 지금 2,300 뉴턴 부채야지. 옳은 집에. 자, 인규에 2,300g 한대. 알겠는데 어떻게 붙이냐고요? 오르고 나도 여기서 했지. 마스터 미 김용던 부채 붙이고. 어이라니 다운용던 부채 오르고 집에 문어. 자, 이 다운턴 마스터 다들이야지 너 설아이차. 옆집한테 자 거울 있네. 자 누구는 양은 부지처럼 울고 부지치는 딱 부지처럼으로. 자, 이 설아 양째에서 이 설아 저걸 옆집에 울다. 자 누구는 울고 부지인데 누구 다운턴 마스터 설아 기준에 있던 부지를 놓쳐요. 다운타운 기둥은 기준의 기지랑한테 김치인데 다분명한 기지랑한테 김치인데 뭐 그거 두고는 다분명한 기지랑 이런 것 이 기준의 요통 부지를 쓰고요. 다분명한 요통 부지 오르고 죄문어 나의 지렌데류에 나라와라며 그런 기드라 마스터에 같이 하는데 그걸 그냥 정말 대신에 처음부터 잡아. 자 그거는 요구치 자 그거는 아로와라며 그런 기드라 마스터에 자 자 아로라면 거로 그지 아로 걸면 거로만 가랑 쏘 때. 그게 미치는 요통 부시게 되지. 자, 명한 가랑증 미치는 요통 부시게 배롱배롱 요구한 부채 오르고 집에 문어 자의 양을 두지 잘 보심 떠서 어떤 좀 가라마스터 돌가 두지 그리고 된 양을 두지 잘 딱 두지 자 그거 어떤 좀 가라마스터 자 그리고 너가 요통 부채 야지로 맞죠? 성시대요. 태아리 볼까요? 자, 따라긴다 소리 군대래. 다음에쯤 아르몬 필드그램이 돌과에 웃은 것 돌과가리 양은 부채 따라줘야 지. 자, 이때 더 썼다 얘기해. 이때 더 썼다 얘기해. 이쪽은 이진행 가랑인데. 네, 그럼 되는 아궁 필드그램 이쪽은 아궁 그랑 되는데 이거 또 가르쳐 얘기했던 오 해를 내잖아 이 좋은였던 나 좋은였던 게 지금도 말아 자 무대를 마시자 무대를 좀 주시는데 자 그 가짜다 들기 양호부채 준비해 자 따라간다 보는데 내가 알아낸 다음 요청 기기와 내 양호부채 잡아 저런 게 양호부채 네 제일 많이 아는 릭종이 아는 사람 릭종이 아는 사람 릭종이 아는 사람 기기랑 부채 기기랑 부채 막 순대기 자마 부채 순대기 비트 요토때 해서
이래서 얘가 다른 연덕제를 땡기기. 써요. 알겠어? 네. 자, 정리가요. 자, 얘들 어떤 돈이 떼요. 자, 오늘 이제 스페셜 요요에 있는데, 요요 뜨고 기침에 어떤 그람 마스터 땡스도데, 좀 그람 마스터 땡스. 마스터 요때 오토데, 본부분이 이길게 다른 고치게 뜨고, 위에 갈증 올지지 이길게 비즈 김치 도메노 오노 동가람 마스 gitu 능용성 고치대 김치 기들 비들어요 상자 바티모 자 그분 기실 비트네 야투구대 도로게 끝에 자 그분 하시나 바티 도로게 우측 양으로 쓰는 기기 요즘은 김제대 질기대 비트 김치 투고차 비트 때는 토마토. 자, 아침에 갔다 왔죠. 자, 오늘 때 음식 보게. 아침에 갔다 왔죠. 내가 이 도시에서 산다고 그렇지 내가 모니 고치고요. 고치지 있다고 하니. 자, 좀 주세요. 자, 기린다고 기스테 자, एक चावे खा वे गिर पुतली है की शूटिंग जायो गिर पुतली है की शूटिंग 자, 군딩 부지 미디지레 자, 되게 띠아가 배웠지 또 애신함이 이 구치들 대 애신함이 방관이기 자, 되게 가라프 야스노 배워서래 가라프 자, 비추고 가라그래 비추고 박사가 비추리 일부팅 슈팅팅 군딩 부지 어찌시면 팀어 다 있는데 어찌시게 자, 되게 좋은 그때 어디 대학가 뭐요 가라포 약속 배워 이시네 자 만화디기 보는 기대 이때 비들 인기 더러 그때 야가 비대 이 도로에 비들이 지도 고차 비들 아신 너 좋은 곳 이기 딱이 하도 왔어 배도 왔네 자 장가를 한 것은 멋지다 그랬다. 박사 말사